Өнөөдрийн бичлэг дээр өглөөний гайхамшиг номын гол санааг товчлон ярих болно. За өглөөний гайхамшиг номын ихэнх хэсэгт нэг баг зүрх зүсэж бүн сэтгэл сэртгийлэх нэг тоо баримтыг дурдсан байдаг. Тэр нь болохоор ингэсэн байна. Америкийн нэгдсэн улсын нийгмийн даатгалын газраас гаргасан судалгаагаар дурын 100 хүнийг тэтгэврийн нас хүртэл нь буюу 40 жилийн турш дагах аваас тэдгээрээс зөвхөн нэг нь чинээлэг амьдралд 4 санхүүгийн боломжийн амьдралтай болсон байх болно. Харин үлдсэн 95% нь санхүүгийн хувьд хин нэгнээс хамааралтай амьдралаар амьдарч байх болно. Товчхондоо санхүүгийн хувьд бидний 5% нь л хүснээрээ эрхчлөөтэй амьдрах бол үлдсэн 95% нь бүхий л амьдралынхаа туршид гачигдaltaй байна гэсэн үг. 95% гэдэг бол бүр аимшигтай том тооцтой тий. Тэгээ номын зохиолч маань хэлж байлээ. Бид нэр хүүхэд байхдаа өмнө нь залуу байхдаа ч юм уу бүгдээрээ маш сайхан амьдралыг мөрөөддөг байсан. Тэгтэл бүгд яг адилхан сайхан амьдралыг мөрөөддөг байсан юм байж яагаад бүхэл бүтэн 95% нь өөрийнхөө хүсэж исэн амьдралаараа амьдарч чадахгүй байгаа юм бэ? За бүр хамгийн чухал нь өөрийнхөө хүсэхгүй байгаа энэ амьдралыг яагаад өөрийнхөө хувь тавилан хувь заяа гэд хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ гэж номын зохиолч бол өмнөх хэсэгт нь бичсэн байлээ. Тэгээд дээрэс нь 95% хүмүүсийн энэ амьдрал тааруу амьдрал гэж нэрлэлсэн. Гэхдээ энэ тааруу амьдрал гэж нэрлэж байгаа нь зөвхөн санхүүгийн хувьд тааруу амьдрал гэжсэн утгаар биш. Номын зохиолч бол энэ тааруу амьдрал гэдгийг тодорхойлтын өөртөө байгаа нөөц болцоогоо бүрэн дайчлахгүй байгаа хүмүүсийг тааруу хүн гэж тодорхойлсон байлээ. Тэгээд биднийг энэ яг тааруу амьдрал сэтгэл ханахад энийг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлдөг 7 зүйлийг номынхоо эхэнд бичсэн. За мөн дээрээс нь тэгвэл үлдсэн 5% хүмүүс байгаа шүү дээ тий. Яг ямар хүмүүс нь тэр чинээлэг амьдралд нь хүрээд ямар хүмүүс нь тэр боломжийн амьдралд нь хүрээд байгаа юм бэ? Ягаад цөөнх 5% л тэр амьдралыг бий болгож чадаад байгаа юм бэ? Тэднэр хүмүүст ямар нууц ямар нийтлэг зүйл байгаа юм бэ гэдгийг нь номын зохиолч маань судалсан байлээ. Гэхдээ тэр нь бол маш энгийн 6 зүйл байсан. Тэгээд тэр 6 зүйлийг бид нэр өдөр тутмынхаа амьдралд хэрхэн хэрэгжүүлэх юм бэ гэдгийг энэ номынхоо ихэнх хэсэгт нь бичсэн байлээ. Тэгээ энэ 6 зүйлийн талаар Роберт Кийосаки бидний сайн мэдхэр Баяа Ябаа номын зохиолч ингэж дүгнсэн байна. Өглөөний гайхамшиг. За энэ өглөөний гайхамшиг гэдэг нь болохоор тэр 6 зүйлийг нь нэрлээд байгаа байхгүй юу? Өглөөний гайхамшиг гэхээр энэ ном зүгээр л өглөө эрт босох тухай ном биш. Зүгээр номын зохиолч маань энэ 6 зүйлийг өглөө босоод хийдэг байсан. Тэгээд энэ 6 зүйлийг хийснээр өөрөх нь амьдрал нь өөрчлөгдсөн учраас эхнэр нь Miracle Morning гэдээ нэрлэлчихсэн байлээ. Тэгээд өглөөний гайхамшиг гэдэг нэртэй болсон. Тэрнээс биш зүгээр өглөө бос гэсэн утгатай ном бол биш байгаа. За тэгээд Роберт Кийосаки маань ингэж хэлсэн байна. Өглөөний гайхамшиг буюу энэ өдөр тутмын дэглэм нь хүн төрлөختний олон зууны турш хөгжүүлж үеэс үе дамжин ирсэн хамгийн шилдэг ур ухааныг дээжлэн багцлсан аргачлал билээ. Хэл Элрод гоц ухаантан. Хэл Элрод гэдэг номын зохиолч маань хэлж байна те. Энэ бол гоц ухаантан бөгөөд түүний өглөөний гайхамшиг бүтээл миний амьдралд ид шидийн мэт өөрчлөлтийг авчирсан. За Роберт Кийосаки хүртэл гоц ухаантан гэж хэлээд байгаа энэ Хэл Элрод гэж хүн тэгвэл яг ямар хүн юм бэ гэхээр энэ хүн болохоор 20 наснда бол карьерийнхаа их үед маш амжилттай байсан ч гэсэн автосолд ороод маш хүнд осолд орсонс нь болоод 6 минутын турш зүрхэн зогсож исэн байлээ. Эмчнэр бол тэрийг бараг үхсэн гэж бодож исэн. Дахиж 2 үйл дээрээ алхаж чадахгүй гэж дүгнжсэн. Гэхдээ мэдээж одоо л алхаж байгаа. За үүний дараа бол 37 наснда дахиад маш ховор төрлийн цусны хорт хавдрыг тусч байсан гэх мэтчлэнгээр амьдралдаа бол маш олон удаа хүлтэй нүүр тулж байсан. За дээрэс нь бизнес нь бол мэдээж маш их тэгэн догоонтой амьдралыг тулсан. Ер нь бол ийм амьдралын маш баялаг төвхтэй юм байлээ. За энэ амьдралын түүхээс нь гадна энэ хүний өөрийнх нь яг суур итгэл үнэмшил бол маш хүчрхэг юм байлээ. Тэгээд энэ суур итгэл үнэмшлийг ойлгож иж бас бид нар номын ардах агуулгыг яг юу яриад байгаа юм бэ гэдгийг ойлгох боломжтой учраас энэ хүний яг суур 3 итгэл үнэмшлийг эхлээд маш товчхон ярья. За нэгтгэх нь бол энэ хүний суур итгэл үнэмшил бол хүн болгон өөрийнхөө хүссэн амьдралыг бүтээх нөөц болцоо нь хүний дотор байдаг. Бүх хүний дотор байдаг гэдэгт итгэдэг юм байлээ. Тийм ч болохоор номынхон баг хууц болгон дээр нь л яагаад бид нэр өөрсдийнхөө нөөц болцоогоо бүрэн дайчлахгүйгээр хүсээгүй амьдралаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ? За ялангуяа түрүүний нөгөө тоо баримт те хүн төрлөختний 95% нь хүсэжсэн мөрөөдлөө биелүүлж чаддаггүй. Тэгтэл энэ хүний итгэл үнэмшил нь хүн болгон тэр мөрөөдлөө биелүүлэх хүчин дотор нь байна штэ. Хүчин дотор нь байх чинь яагаад тэр амьдралаа биелүүлэхгүй байгаа юм бэ? Яагаад өөрхөн хүсэжсэнээс хамаагүй доор амьдралыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ гэж баг хууц болгон бичсэн. За хоёр дахь энэ хүний маш хүчрхэг итгэл үнэмшил нь болохоор хүн болгон өөрхөн хүссэн амьдралыг бүтээхийн тулд тэр хүссэн амьдралаа бүтээж чадах ур чадвартай болох ёстой. Тэр ур чадварыг бий болгохын тулд цаг хугацаа зарцуулах хэрэгтэй гэдэг. За жишээ нь номын зохиолч маань өөрөө бизнес нь маш амжилтгүй болчихсон бүтлгүүтэд явж байхдаа Жим Роны нэг хэлсэн үгийг уншсан байлээ. Тэр үг нь болохоор таны амжилтын цар хүрээ хувь хүний хөгжлийн тань түвшнээс халихан цөөн. Өөрөөр хэлбэл таны одоо өмсөж байгаа зүүж байгаа, таны амьдарч байгаа орчин, таны нийлж байгаа найз нөхөд, таны хамгийн ойрын хүмүүс гэх мэтчлэнгээр таныг хүрээлж байгаа тэр бүх зүйл тэмцүү таны хувь хүний хөгжил гэдэг итгэл үнэмшилтэй юм лээ. Тэгэхээр та өөрөө хүссэн амьдралаа бий болгохыг хүсчихвэл тэр хүссэн амьдралаа бий болгох ур чадвартай хүн нь болох ёстой. Одоо эсвэргээрээ энэ 95% хүмүүс болохоор ингэдэм байл та гадаад юмнуудыг олж авахыг хүсэж байдаг. Тэр гоё машиныг ч юм уу
гоё орон байрыг ч юм уу, гоё их сургуулийн дипломыг ч юм уу энэ гадаад хүчин зүйлсүүдийг олж авахыг хүсэж байдаг гинэ. Тэгтэл нөгөө 5% хүмүүс бол би өөрөө тэр зүйлийг олж авах чадвартай хүн болох юм бол тэр бүх зүйлсүүд дагаад ирнэ. Би өөрөө төвшин бага байхад чинь миний төвшнгөөс илүү зүйл миний амьдрал дээр орж ирэхгүй. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг харах юм бол таны амьдрал чинь ерөөсөө тэнцүү таны хувь хүний хөгжил гэдэг итгэл үнэмшилтэй юм лээ. Тийм учраас та өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг өөрийн болгохын тулд өөр дээрээ төвлөрч хувь хүний хөгжил дээрээ анхаарах хэрэгтэй гэдэг. Тийм болохоор номон дээр гарах 6 аргачлал бол ерөөсөө л дандаа өөрийнхөө хувь хүний хөгжил дээр төвлөрдөг байгаа. За энэ хүний 3 дахь итгэл үнэмшил нь бол өглөө. За өглөө гэдэг бол өдрийн эхлэл шүү дээ тий. Тэгэхээр өглөөг та хэрхэн өгөх вэ? Өглөөг ямар мэдрэмжтэй, ямар сэтгэл хөдлөлтөй өглөөг өгч чинь тэр өглөө чинь таны өдрийг бүтээн өдрийг чинь удирдна. Харин тэр өдөр чинь өөрөө тэр олон өдрүүд нийлснээрээ таны амьдралыг бүтээх болно. Тэгээ хүн чинь угаасаа зуршлын амьтан шүү дээ тий. Тэгэхээр өглөөгөө яаж ухагддаг вэ гэсэн хүн болгоны зуршил нь байгаа. Тэр адилхан нэг зуршил чинь адилхан өдрүүдийг бий болгоно, адилхан өдөр чинь адилхан амьдралыг бий болгоно шүү гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ номон дээр бол өглөөний гахамшиг гэдэг нь та өглөө хийдэг зүйлсүүдээ өөрчилчих юм бол өглөөний гахамшиг гэхээр өглөөр бос гэсэн үг биш гэсэн шүү дээ тий. Зүгээр яг намын зохиолч бол та өглөө босдог цагаасаа өглөө арай 1 цагийн эрт ч юм уу босоод эдгээр 6 зүйлийг хийгээрэй гэж хэлээ. Тэгэхээр өглөөгөө та өөрийнхөө амьдралынхаа өглөөг өөрчилснөөр энэ хүчрэх 6 энгийн алхмыг өглөөдөө хийснээр таны өглөө чинь өөрчлөгдөн, өглөө чинь өөрчлөгдөх юм бол өдөр чинь өөрчлөгдөн, өдөр шүүд чинь өөрчлөгдөд хэлэх юм бол үндсэндээ таны амьдрал өөрчлөгдөн шүү гэсэн ийм 3 хүчрэх итгэл үнэмшилтэй. Тэгэхээр ийм итгэл үнэмшилтэй хүн энэ номыг бичсэн байх шүү гэд бодоод унших юм бол бас номон дээр хэлж байгаа санаанууд нь илүү их ойлгогдчихжээ. За номын ихэнх хэсэгт бол бид нарыг тааруу амьдралд хөтэлдэг. Тааруу амьдрал гэдэг бол өөрийнхөө нөөц болцоогоо бүрэн шавхахгүй дээрэс нь өөрөө ямар амьдралыг хүсэж ийн тэр хүсэж байгаа амьдралаасаа төвшин доогуур амьдралыг өөрийнхөө амьдрал гэж хүлээн зөвшөөрдөг амьдралыг тааруу амьдрал гэдэг гэсэн. Тэгээд энэ тааруу амьдралд өдөөдөг нийтлэг 7 шинж чанарыг бичсэн байна. За 7 шинжийн 1-р шинж нь болохоор арын толны хам шинж гэсэн байна. Бид нар ерөөсөө өөрсдөө өнөөдөр юу бодох вэ, өнөөдөр юу хийх вэ гэдгээ шийдэхдээ өнгөрсөн амьдралаа бодож шийдвэр гаргах юм л та. Би энийг хийж чадах уу чадахгүй юу гэдгээ шийдэхдээ өнгөрсөнд би энэтэй адилхан зүйл хийж исэн билүү хийж байгаагүй л гэж өнгөрснөө бодож шийдвэр гаргадаг. Энийг болохоор арын толны хам шинж гэж номын зохиолч нэрлсэн байлээ. Тэгээ номын зохиолч маань ингэж хэлсэн байлээ. Хэрвээ та өнгөрснөөсөө өөр амьдралыг бүтээхийг хүсч ивэл өнгөрснөөсөө өөр үйлдэлийг хийх хэрэгтэй шүү дээ. Угаасаа өнгөрснөөсөө огт өөр зүйлийг л хийж огт өөр ирээдүг бий болгоно шүү дээ. Тийм учраас хамгийн түрүүнд та энэ тааруу амьдралаас гарахын тулд арын толны хам шинж буюу өнгөрснөө боддог. Өнгөрснөрөө өөрийгөө дүгнэдэг байдлаасаа гарах хэрэгтэй гэсэн байна. За хоёр дахь нь болохоор зориггүй байх гэсэн бэлээ. Ер нь бол одоо 95% нөгөө нэг тааруу амьдралаар амьдарч байгаа хүмүүс бол хөвчлэн амьдралын зориг гэж асуух юм бол гайхдаг гинэ. Юу амьдралын зориг вэ? Ягаад тэр хүмүүс бодлохоор доо амьдралын зорилгыг маш сүртэй том зүйл гэж бодд юм. Тэгтэл номын зохиолч маань бол хэрэв бид нэр зориггүй байх юм бол тааруу амьдралаас гарах боломжгүй. Угаасаа ямар нэгэн тодорхой зориг байхгүй энэ тарихт толгойж угаасаа хөдөлж өгдөггүй, өөрийнхөө нөөц болцоогоо ашигладаггүй маа. Тийм учраас тодорхой зориг, амьдралын зориг заавал байх ёстой. Зориг бол мэдээж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж идэг. Тийм учраас одоо зорилгоо тодорхойлоо гэд энэ зорилгын төлөө би насан туршдаа амьдрч юм хизэж өөрчлөх юм бол гимших тийм зүйл байх шаардлагагүй. Угаасаа цаг хугацаа өнгөрөхөөр зорилго маань өөрчлөгдөж идэг учраас заавал зорилготой байх хэрэгтэй гэсэн байна. За гурав дахь нь бол бас маш чухал зүйлийн нэг юм шиг байлээ. Нэг л өдөр гэсэн хандлага. Надад ч бас байд юм шиг байлээ. Энэ нь болохоор юу вэ гэхээр нэг л өдөр. За өнөөдөр л амарчил та. За өнөөдөр нэг өдөр тасглаа хийхгүй галаа гэж яавал гэжтэй. За нэг өдөр нэг ном уншихгүй байлаа гэж яавал гэжтэй. За нэг өдөр одоо их нэртэйг ч юм уу нөхөртөйг ч юм уу нэг өдөр хэрэглэе яах вэ гэсэн ийм нэг өдөр гэсэн хандлага байдаг гинэ. Тэгтэл нөгөө амжилтанд хүрсэн онцгой 5 төрлийн хүмүүс бол энэ нэг өдөр гэдэг чинь ерөөсөн миний амьдрал. Энэ нэг өдөр гэдэг чинь миний амьдралыг өөрчилнө. Өнөөдрийн гаргаж байгаа үг үйлдэл болго маань ирээдүйд маань нөлөөлж идэг. Өнгөрсөн маань заавал өнөөдөр миний ирээдүйд нөлөөлөх шаардлагагүй ч гэсэн өнөөдрийн гаргаж байгаа үг болон үйлдэл бол миний ирээдүйд дандаа нөлөөлж идэг гэдгийг нөгөө 5% хүмүүс мэддэг юм гинэ. Тэгэхээр та тааруу амьдралаас гарч 5% хүмүүсийн игнэнд орохыг хүсвэл нэг л өдөр гэсэн хандлага хаях хэрэгтэй байна. Нэг л өдөр залхуурчаад яах вэ? Нэг л өдөр амархад яах вэ гэсэн юм байхгүй. Нэг өдөр чинь таны амьдралыг бий болгодог гинэ. За дөрөвдөх нь бол хариуцлагагүй байх гэсэн байна. Тэгээд хариуцлагагүй байх гэхээр бол ер нь бол ойлгомжтой. Гэхдээ хариуцлагыг хүлээж авна гэдэг чинь угаасаа хүнд зүйл шүү дээ. Хүний ядаргаан зовоо. Тэгтэл өөрөө ядарснараа, зовснороо, тархиа илүү сайн ажилуулснараа хүн илүү хүчрэхэг болж идэг учраас хариуцлагаас зухдах биш, хариуцлагыг авах ёстой юм байна. За тавдах нь болохоор нөлөөллийн тойрог гэж байгаа. Нөлөөллийн тойрог гэдэг бол бидний нөгөө нэг одоо өдөр тутамдаа уулздаг, байнга уулздаг хүмүүсийг
одоо хүрээллийг маань хэлж гин. Тэгээ Jim Rohn хэлсэн байдаг тийм ээ. Таны өдөр тутамдаа байнгын уулздаг 5 хүний чинь дунд чинь та өөрөө гэсэн байдаг. Тэрнтэй адилхан та өөрөө одоо тааруу амьдралтай хүмүүсийн дунд. Гэтэ тааруу амьдралтай гэхээр хүнийг нь хэлээгүй шүү дээ. Гол нь өөрт нь маш их нөөц болцсон хүч чадал байсан гэсэн тэрийг ашиглахаас залхуурдаг хүмүүсийн дунд байвал та ч гэсэн тийм байх болно. Харин эсвэргээрээ өөрийнхөө нөөц болцоог шавхдаг, өөрийгөө дайчилдаг, хариуцлагыг гүйлдэг хүмүүсийн дунд орох юм бол та ч гэсэн тийм байх болно. Та тэр хүмүүсийг дуурай гэж бодохгүйсэн ч гэсэн хажууд нь байснараа л тэр танд нөлөөлнө. Тийм учраас нөлөөллийн тойргоо сайжруулах нь таны үүрэг гэдгийг өөрөө ухамсарлаж нөлөөллийн тойргоо үргэлж сайжруулж явах хэрэгтэй гэсэн байна. За 6 дахь нь болохоор хувь хүний хөгжлийг орхигдуулдаг. 95% хүмүүс бараг сургуулаа төгссөн л болвол ер нь бол одоо өөр зүйл сургалт семинарт ч юм уу тий өөрийгөө хөгжүүлэхэд цаг зарцуулдаггүй юм байна. Харин 5% хүмүүс бол би өөрөө хөгжихийн хэрээр миний амьдралын түвшин ч гэсэн дагаад өөрчлөгдөн. Тийм учраас амьдралынхаа түвшинг сайжруулахын тулд би өөрийнхөө хувийн хөгжлийг сайжруулах хэрэгтэй гэдгийг нь ойлгож нөгөө 5% хүмүүс бол насан туршдаа суралцаар байд юм байна. За 7 дахь нь болохоор хойш суух. Хойш суух ер нь бол баг залхуурхал юм да тийм ээ. Ямиг хойшлуулдаг, залхуурдаг, биеийн хамрыг хардаг. Харин та энэ байдлаас гарахыг хүсвэл өдөр бүрийг амьдралынхаа хамгийн чухал өдөр мэт өнгөрүүлээрэ гэсэн байна. За энэ 7 зүйл бол ингээд хүнийг тааруу амьдралд хөтэлдэг 7 зүйл юм байна. За одоо өглөөний гайхамшиг руу оръё. Өглөөний гайхамшиг гэдэг бол 6 зүйлийг хэлж байгаа гэсэн энэ 6 зүйлийг өглөө хийнэ. Нэгдүгээр нь болохоор нам гүн байх. За энэ дээр ингэж хэлсэн байна. Бидний амьдрал улам бүр дуу шуугантай болсоор байна. Өглөө нүдээ нээхээс эхлээд орой орондоо орох хүртэл ихэнх хүн ямар нэгэн зүйлсэд сатаарч байдаг. Тэгвэл нам гүн байх нь 6 аргачлалын хамгийн ихний дадал болгох зүйл бөгөөд магадгүй орчин цагийн амьдралын хэв маягийг хамгийн үр дүнтэйгээр сөрж чадах юм аа. Энэ бол зоригтой нам гүн байдал буюу зүгээр нэг чимээгүй суух бус харин оюун санаандаа зориг тээх тухай юм. Энэ нам гүн байх олон төрлийн арга байгаа. За жишээ нь та бясалгаж болно, залбирч болно, талархаж болно, за магадгүй амьсгал дээрээ төвлөрч болно, эсвэл эргэцүүлж болно. Гэтэ энэ зүйлсүүдийг хийх нь ерөөсөө дандаа таны зориг дээр төвлөрсөн байх ёстой. Нам гүн байна гэдэг нь нам гүн болсноороо чимээ шуганаас өөрийгөө тусгаараснараа өөрийнхөө зориг дээр бүгд илүүх төвлөрнө гэсэн үг. Бясалгах юм бол та зорилгоо бодож бясалгах хэрэгтэй. Залбирах юм бол зорилгынхоо төлөө залбирах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн ихний зүйл нь бол нам гүн байх. За хоёр дахь нь болохоор зоригжуулалт гэж байгаа. Зоригжуулалт гэдэг нь одоо тунхаглах, баттгах үг гэсэн юм да. Тий affirmation өөрийгөө одоо ингээд сэтэлжүүлэх, тийм үгийг хэлэх, би чадна гэж хэлдэг шүү дээ. Тэр баттгах үгсийг хэлж байгаа. Энэ бол хоёр дахь зүйл нэгаа. Энэ дээр бол маш чухал зүйлсүүдийг ярьсан. Яагаад тэгэхээр бид нар одоо энгийн ном зохиол дээр угаасаа баттгах үгийг маш их хэлээ гэж тэгсээр байгаа. Бид нар бараг баттгах үгийг хэлэх нь яг хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу, чадахгүй ээжж би чадна гэж хэллээ гэд тэр нь яг ингээд өөрт нөлөөлж байгаа ч юм уу гэсэн ер нь бол ингээд баттгах үгийг хэлэх тал дээр жоохон эргэлзээтэй болцсон байдаг шүү дээ. Тэгтэл намын зохиолч маань болохоор одоо ингэж яагаад хүмүүс эргэлзэх болсон бэ гэвэл хүмүүс одоо жишээ би мөнгөний соронц ч юм уу тиймэрхүү үгийг хэлдэг гинэ. Гэхдээ энэ үгийг хэлснээр бол ямар ч үр дүнд хүрэхгүй гэж хэлээ. Яг тэгэхээр би мөнгөний соронц гэдэг үг чинь өөрөө цаад дал дутх нь би юу ч хийхгүйсэн мөнгө над руу ороод ирнэ буюу итвэхгүй шинж чанартай ингэнэ. Тэгтэл намын зохиолч маань та юу ч хийхгүй бол юу гэж тань дээр мөнгө орж ирэх вэ? Та өөрөө тийм итвэхгүй байх юм бол үйл хөдлөл хийж ижил үйл хөдлөлийн чинь үр дүнд нь ямар нэг юм орж ирдэ штэ. Тийм учраас ийм итвэхгүй үг хэлэх юм бол ямар ч үр дүн гарахгүй. Тэгээд тэгж үр дүн гарахгүй байснаас нь болоод хүмүүсийн баттгах үгнээс жоохон залхах маягтай болцсон. Гэхдээ та бол арай өөрөө баттгах үгийг хэлэх хэрэгтэй юм байна. За баттгах үгийг намын зохиолч маань болохоор одоо үйл хөдлөлтөөгөө зоригтойгоо холбож хийх хэрэгтэй юм гинэ. Жишээ нь би орлогоо нэмэгдүүлж гэр бүлийнхээ санхүүгийн аюулгүй байдлыг тууштайгаар хамгаалахын тулд дараах зүйлсийг тогтмол цаг гарган хийнэ. За тэгэхээр би баян маян гэж орилох биш үү те. Тэхийн тулд би тэр зүйлсүүдийг хийнэ гэдгээ тунхаглаж байгаа юм гинэ. За жишээ нь гэсэн байна. Өдөр бүр орлогоо хэрхэн нэмэгдүүлэх тухай ном уншиж үр дүнтэй аргачлалд суралцаж хэрэгжүүлнэ. Энэ өөрөх нь тунхаглал нь. Уул нь энгийн тунхаглал бидний мэддэг тунхаглал бол би чадна гэж орилж штэ тий. Тэгтэл намын зохиолч маань энэ зүйлийг хийхийн тулд би энийг хийнэ гэдэг нь өөрөө тунхаглал юм гинэ. Энэ үйлдэлийг би өөрөө хийнэ. Яагаад ингэж байгаа вэ гэхээр ингээд энэ үйлдэлийг би өөрөө хизээ хаана хэр хугацаанд хийх вэ гэдгээ өөрөө тунхагладснаар зорилгоо өөртөө байнга сануулж байгаа. Өдөр болгон би энэ зүйлийн төлөө энийг би хийх ёстой гэдгээ өөртөө хэлж байгаа. Ингэж өөртөө байнга хэлснээр үйлдэлд хөтэлдэг юм байна. За өөр нэг жишээ гэх юм бол би эрүүл мэндээ тууштайгаар сайжруулахын тулд дараах зүйлсийг цаг гарган тогтмол хийнэ. Дараах зүйлсийг ингээд бичсэн байхгүй. Жишээ нь орондоо орохосоо багтаа 3 цагийн өмнө юм идэж гэдэс хотоодоо шүн амраа. Тэгэхээр өөрөө би яг зорилготой хүрэхийн тулд юу хийх ёстой юм тэрийгэ хэлж өгнө. Тэрийгэ байнга өөртөө тунхаглана гэдэг нь жинхэнэ үр дүнтэй зоригжуулалт юм байна. Тэрнээс биш
итгэхгүйгээр би бол мөнгөний соронд мөнгө над дээр ирдэг гэсэн тийм итгэхгүйг хилээд нэмэргүй хэлсэн ч угаас ямар ч үр дүн гарахын тулд та үйлдэл хийх ёстой. Тэгэхээр үйлдэл хийхийн тулд тэр үйлдэлийг хийх эрч хүчийг олж авахын тулд өөртөө зорилгоо байнга сануулж зоригжуулалт баттгах үгсийг хэлэх ёстой байд юм байна. За өглөөний гайхамшигын 3 дахь зүйл нь болохоор төсөөлөл. За төсөөлийн талаар ингэж утсан байна. Төсөөлөл буюу оюун санааны бэлтгэл нь тодорхой зорилго тавьж тухайн зорилгодоо хүрэх үйл явцыг нэг бүрчлэн ургуулan бодсноор тухайн үйлдэлээ бодит байдал дээр хийж гүйцэтгэх сэтгэл зүйн төлөв байдлыг бий болгодог. Тиймдээч шилдэг тамирчид уран бүтээлчид тэмцээн уралдаан уран бүтээлийн оюун санаандаа бэлдэх замаар гүйцэтгэлээ сайжруулдаг. Тэгэхээр одоо та өөрхөн хүсэж мөрөөдөж байгаа зүйлээ нэг бүрчлэн үйлдэл тус бүрээр нь тэрийгээ сайн хийж гэнэ гэж төсөөлөх юм байна. Гэхдээ төсөөлж байгаагийнх нь зорилго нь болохоор тухайн үйлдэлээ бодит байдал дээр хийх сэтгэл зүйн бэлтгэлийг бий болгож байгаа юм гинэ. Тэгэхээр оюун ухаан маань бидний тарих маань төсөөлөл болон бодит байдал хоёрыг ялгадаггүй гэдэг нь шүү дээ, тийм учраас нөгөө тамирчид тэмцээнд орохынхаа өмнө төрүүлээд төсөөлөд идэг. Төсөөлж байгаагийн шалтгаан нь маш олон удаа би одоо олимпийн авраг болж юм эсвэл олимпийн дэвжээн дээр гарч ийна гэд маш олон удаа төсөөлчих юм бол тарих маань бодит байдал төсөөлөх хоёрыг ялгахгүй учраас яг бодитоор тэр тэмцээн дээр гарахад тайван хийж чадна гэсэн үг. Тэгэхгүй бол олимпийн тэмцээн дээр олимпийн тэр дэвжээн дээр гарах юм бол хүн амар их сандрна шүү дээ. Тэгтэл төсөөлтөө маш их олон удаа тэр дэвжээн дээр гарчихсан хүн бол тарих маань угаасаа л гардаг өөрхөн өдөр тутамдаа гардаг дэвжээн дээр л гарч штэ гэд тайван байгаад тэр гүйцэтгэлээ маш сайн хийж чадах юм байна. За дээрэс нь өөрийгөө тархин дотроо тэр зүйлийг тухайн зүйлийг хийж байхдаа би баяр хөөртэйгээр ирч хүчтэйгээр сайн хийж ийна гэд сэтгэл зүгээрээ би ад жаргалтай хийж ийна гэд төсөөлөд авах юм бол дараа нь бас нөгөө зуршлынхаа хүн чинь бас зуршлын амт шүү дээ. Тэгтэл тархин дотроо маш олон удаа төсөөлсөн учраас тарих маань энэ зүйлийг хийхдээ би угаасаа баяр хөөртэй ад жаргалтайгаар хийдэн штэ гэд тэр гоё баяр хөөртэй ад жаргалтайгаар хийж чадах юм байна. Тийм учраас номын зохиолч маань төсөөллийг бол ямар нэгэн хийх ёстой ажлаа та илүү сайн гүйцэтгэхийн тулд сэтгэл зүгээ урчилж бэлтэж байгаа хэрэг шүү. Тийм учраас өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зорилгынхоо үйлдэл тус бүрээр нь тэрийг амжилттай сайн хийж гин гэж төсөөлөөрэй гэсэн байлээ. Номын зохиолчийн хувьд бол гүүх үйлдэл дээр энийгээ туршиж үзсэн байлээ. Өөрөө болоод айгүй гүүх дургу хүн юм байна л да. Гэхдээ толгойн дотор бол би маш сайн аз жаргалтайгаар ирч хүчтэйгээр гүйж ийна гэж маш олон удаа төсөөлсөн. Ингэж төсөөснийхаа хүчин дээр бодит байдал дээр жинхэнэ гүүхтэй бол уурлаж уцаарлахгүйгээр аз жаргалтайгаар гүйж чадсан гэж хэлээ. Тэгэхээр ер нь бол номын зохиолч бол цаана хэлж байгаа зүйл бол дандаа л үйлдэл хийснээр үр дүн гарна шүү. Ерөөсөө энэ одоо өөрийгөө баттгах үг хэлээл өөрийгөө урамшуулаад би чадна гэж ойрлох. За дээрэс нь ингээ нүдэн анаа төсөөлөх эдгээр чинь ерөөсөө таныг үйлдэлээс чөлөөлж байгаа хэрэг биш шүү. Зүгээр таныг үйлдэлд хөтлөж байгаа тэр үйлдэлээ маш сайн гүйцэтгэхэд чинь тусалж байгаа зүйл шүү гэдгийг бас номын өнцөг болон бүртэн сануулж хэлсэн байлээ. За өглөөний гайхамшигын дараагийн 4 дахь зүйл болохоор дасгал. За ингэж хэлсэн байна. Хэрвээ та дасгал хөдөлгөөн хийхэд цаг гаргахгүй бол өвчин зовлон цаг гаргахаас өөр аргагүй байх болно. Тэгэхээр заавал дасгал хийх хэрэгтэй юм байна. Тэгээ номын зохиолч маань энэ 6 зүйлийг хийхэд та өглөө 1 цагийг гаргаж болно, эсвэл 6 минутыг ч гэсэн гаргаж болно гэж хэлээ. Хэрвээ та завгүй байгаа үедээ энэ 6 зүйлд 1 минутыг зарцуулж болно. Өөрөөр хэлбэл дасгал хийхэд 1 минутыг зарцуулахаас ч гэсэн эхэлж болно. Гол нь өдөр алгасахгүй байх хэрэгтэй гэсэн мэлээ. Тэгээ зуршилтай холбоотой номон дээр бас тэгсэн байт юм байлээ. Одоо нэг та жишээ нь дасгал хиймэй гэсэн зуршлыг бий болгохыг хүсэж илаа. Тэгвэл 3 сонголттой байгнэ. Тэгэхээр энэ 3 сонголт нь болохоор маш ирч хүчтэй үедээ би өдөрт 30 минутын дасгал хийн. Ядарсан үедээ би 20 минутын дасгал хийн. Үнэхээр дасгал хиймээргүй өдрөө би магадгүй 1 минут юм уу 2 минут дасгал хийнэ гэсэн зорилго тавь гэдэг юм билээ. Зуршлыг бий болгохын тулд. Тэгээд та өөрхөн өдөр тутмынхаа нөхцөл байдал, сэтгэл зүйн байдлаас хамаарат 30 минут хийх үү, 20 минут хийх үү, эсвэл 1 минут хийх үү гэдгийг сонгох боломжтой юм байна. Яагаад гэхээр зуршил гэдэг чинь нөгөө өдөр болгон хийж бий болдсон шүү дээ. Өдөр болгон хийснээрээ тарих маань энэ зүйлийг чинь би өдөр болгон хийдэг хүн шүү дээ. Угаасаа энэ чинь би хийдэг хүн шүү дээ гэд хүлээгээд авчаар ямар нэгэн хүч шаардахгүйгээр тэр зүйлээ хийдэг гэдэг. Яг тэр 1 минут ч гэсэн хийж ийна гэдэг чинь тарих чинь өдөр алгасгүй би энэ зүйлийг хийдэг шүү. Өдөр алгасгүй энэ зүйлийг би хийх ёстой шүү гэж тархиндаа хэлж өгч байгаа хэрэг юм байлээ. Тийм учраас номын зохиолч гэсэн энэ өглөөний 6 аргачлалыг та 60 минутын дотор буюу бүгдэнд нь 6 зүйлдээ 10 минутыг зарцуулж болно. Эсвэл бүгдэнд нь 1 минутыг зарцуулж болно. Гол нь өдөр алгасгүй байх гэдэг нь маш чухал шүү гэсэн мэлээ. Тэгэхээр магадгүй та хэрэг дасгал хийдгүү дасгал хийх дурггүй юм байх юм бол 1 минутаас ч гэсэн эхэлж болох нэ. За үүний дараачийн 5 дахь зүйл нь унших. Тэгэхээр одоо бидний хүрхийг хүсэж байгаа цэг дээр аль хэзээний хүрчихсэн хүн энэ замыг тулаад энэ алдаа туулаад би энэ дээр хүрсэн шүү гэдгийг уншчих юм бол бид нар мэдээж замаа товчлох давуу талтай учраас бүхий л ном зохиол дээр ном унших давуу талтай гэсэн байдаг. За 6 дахь зүйл буюу тэмдэглэл. За энэ тэмдэглэл бол үнэхээр энийг хэрэгжүүлж чадах юм бол гайхалтай хурдан хувийн хөгжил,
хурдан хөгжих юм байна гэж бодгцсан. Яг тэгэхээр зүгээр хэлж байгаа шиг энгийн зүгээр тэмдэглэл биш. Юу тэмдэглэх вэ гэдэг нь чухал шүү дээ, тий. Ингэсэн байна. Бодол санаагаа толгооноосоо гарган цаасан дээр буулгах нь гайхалтай санааг мартахаас сэргийлдэг. Чухамдаа хамгийн гол нь энэ нь аюул чухал юм лээ. Шин санаа, ухаарал, гаргасан амжилт эсвэл авсан сургамжаасаа эхлээд олдсон боломж хувь хүнийхээ хувьд хөгжиж буй ахиц дэвшилгээд бүхнийг баримтжуулах цаг юм аа. Тэгэхээр тэмдэглэл хөтлөхдөө юу тэмдэглэж болох вэ гэхээр шин санаагаа тэмдэглэж болох юм байна. Тэгэхээр эн чинь нөгөө өглөө хийнэ гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр танд ер нь төрж байгаа гой шин санаа юу байна? За дээрэс нь өөрөөр танд ухаарал юу байна? Тэгээд гаргасан амжилт өчигдөр ч юм уу өнөөдөр ер нь миний гаргасан амжилт юу байна? За энэ нь бүр хамгийн чухал. Авсан сургамжаа хөтлж авах хэрэгтэй гинэ. Тэгэхээр өдөр тутамдаа бид нэр алдаа гаргаж идэг. Гэхдээ алдаагаа давтах хандлагатай байдаг шээ, тий. Тэгэхээр давтахгүй тул өнөөдөр би яг юу сурсан бэ? За магадгүй энэ өнөөдөр би юу сурсан бэ гэдгээ энийгээ бичнэ гэдэг бол за ингэж хэлж болох үгүй мэдэхгүй байгаа ч гэсэн миний бодлоор баг ном уншснаас илүү их хүнийг хөгжүүлэх юм болов уу гэж болох хувийн зүгээсээ бодож байна. Үгүй ч гэж магадгүй. Гэхдээ яг одоогийн байдлаар бол тэгж бодож байна. Яг тэгэхээр өдрөө бодоод өнөөдөр ч юм уу өчигдөр ч юм уу миний амьдралаас сурах зүйл юу байсан бэ? За магадгүй хин нэгэнтэй би маргалтсан бол энэ маргаанаас сурах зүйл надад юу байсан бэ? Тэрийг өдөр болгон хийх юм бол бүр гайхалтай угаасаа хүн өсрөнгөө хөгжих байхаа. Өдөр болгон миний амьдралаас сурах зүйл юу бэ? Сайжруулах зүйл минь юу бэ? Гэдгийг бичнэ гэдэг чинь зүгээр нэг ном уншихаас бүр хамаагүй өндөр зүйл ах гэж бодож байна. Тэгэхээр миний хувьд бол энийг бол бүр заавал хэрэгжүүлье гэж шийдсэн. Тэгэхээр бичих зүйлсэд нь шин санаа, ухаарал, гаргасан амжилт тэгэхээр өөрийнхөө агцаа тэмдэглэнэ гэдэг чинь бас хүнийг маш гоё мотивац болж өгч байгаа шүү дээ. За дээрэс нь өдөр болгон авсан сургамжаа юуг сураа. Тэгээ номын зохиолч ч гэсэн байлээ. Авсан сургамжуудаа ингээд нэг дэвтэр дээрээ бичэн шүү дээ. Тэгж чаа жилийн төгсгөл тэрийг уншдаг. Өдөр бүр гаргасан амжилт, талархах зүйл, авсан сургамжаа цаасан дээр буулгадаг. Тэмдэглэлээ эргэн харснаар амжилтаа хурцгах боломжийг олж авдаг. Мэдээж угаасаа тийм бахалтай яалтчгүй өдөр болгон өөрийгөө дүгнэн гэдэг бол амжилттай болов. Гаймшигтай хурцгах энэ номыг унших явцдаа бүр энэ нь бол хамгийн супер юм байла миний хувьд. Гэхдээ та бас уншаад үзээрэй нөгөө хүн өөртөө одоо хамгийн сул зүйлээ ч юм уу эсвэл өөртөө хамгийн хэрэгтэй зүйлээ л ингэж амар хүлээж авдаг шүү дээ. Тийм учраас та энэ номыг бол бүр заавал уншаад үзээрэй. Уншсандаа бол хизээж харамсахгүй гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр энэ 6 зүйлээс нь унших явц чинь танд баццаг амар тэмдэглэл чухал гэлээсэн чинь тэмдэглэл биш миний хувьд унших нь чухал байна. Миний дасгал нь чухал байна гэх мэтчлэнгээр хүлээж авах бүрэн боломжтой учраас заавал уншаад үзээрэй санал болгомоор байна. Угаас уншсандаа хизээж харамсахгүй ном байлээ. За саяны танилцуулсан энэ 6 зүйлийг болохоор номын зохиолч мөн амьдралын аврагч гэж нэрлсэн. Аврагч гэдэг нь болохоор нөгөө англи үсгээр нь эднийхээ эхнийх нь үсгүүдийг нийлүүлээд амьдралын аврагч гэж нэрлсэн юм байлээ. За тэгээд номынхаа артлалд ингэж хэлсэн байна. Амьдралдаа хүссэн бүхний бий болгохын тулд илүү хөдөлмөрлөх бус харин илүү нэгэн болох ёстой. Өөрөөр хэлбэл зүгээр ажиллаад байх биш, өөрөө өөрийгөө хөгжүүлээрэй. Таны амьдрал тэнцүү таны хувь хүний хөгжил шүү гэдгийг номынхаа артлалд нь бас дахин сануулжсан байлээ. Түрүүн бичлэгийн ихэнд нөө ярьжсэн шүү дээ. Номын зохиолчийн хүчрхэг итгэл үнэмшлүүдийнх нь нэг нь бол хүн болгонд өөрийнх нь дотор нь хүссэн амьдралаа бий болгох нөөц болцоо байдаг аа. Гэхдээ бид нэр тэр нөөц болцоогоо бүрэн шавхаагүйгээсээ болол хүсэхгүй амьдралаараа амьдарч байна гэсэн ийм итгэл үнэмшилтэй хүн гэсэн. Тийм учраас номынх нь хууц болгон дээр бараг л энэ хүний чи одоо байгаагаас илүү ихээр амьдрах боломжтой штэ. Чамд тийм эрхэн байгаа штэ. Чамд ч гэлтгүй дэлхийн бүх хүнд угаасаа л тэр нөөц болцоо биднэрт бүгдэнд нь байгаа штэ. Гэтэ яагаад тэр нөөц болцоогоо бүрэн шавхаагүй бэжиж өөрт чинь тохирохгүй тийм тааруу амьдралыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ гэсэн тэр энэ номын зохиолчийн тэр харуулсал нь баг номын хууц болгон дээр мэдрэгдчихлээ. Тэгэхээр магадгүй 25 онд та нэг л ном уншия гэж хэрвээ зорж байгаа бол олон ном уншвал мэдээ сайн ч гэсэн хэрвээ нэг л ном уншия гэж зорж байгаа бол энэ номыг уншаарай гэж зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр энэ чинь ном гэдэг чинь өөрөө гэсэн нэг хоёр хүн гэл ярилцж чинь гэсэн үг шүү дээ, тий. Гэтэл энэ тантай ярилцж байгаа энэ хүн болвол таны дотор дүүрэн нөөц болцоо байгаа гэдгийг мэдээд яг танд итгээд энэ зүгээр тэр нөөц болцоогоо гаргалдаа гарахгүй байгаа шалтгаан чинь залхуурж байгаа шүү. Тэр залхуурж байгааг чинь би мэдчихэж шүү. Биеийн амраа харах ч угаасаа хүний төрөлхийн зан шүү. Тийм учраас бити биеийн амрыг хараа. Биеийн амрыг харах ш зөвийг хий, зөвийг үйлдэ. Тэгснээрээ хүсэж байгаа амьдралаа бид нэр бүгдээрээ бий болох боломжтой штэ гэж ер нь бол хууц салган дээр хэлсэн учраас унших явцад маш урам зориг авсан. Гэхдээ зөвхөн урам зориг аваад зогсохгүй энэ 6 аргачлал нь яг амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой, хэрэгжүүлэхэд амархан яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бүгдийг нь бичээд өгсөн байсан учраас урам зориг авахын хэрээр бас аргачлалуудыг сурсан супер ном байла. Тэгээд магадгүй та ганцхан ном шиг зорж ивэл энэ номыг уншаарай. Одоогийн байдлаар уншсан номд бас хамгийн супер нэлаа. Тэгээд өглөөний гайхамшиг гэсэн гайхамшигтай Хитай номыг өнөөдрийн бичлэг дээр танилцууллаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.